ганцхан сум байдлаа 10 бүхтэй байдаг юм бэ гэж. Тэр Бомбаяр за хэлж байна. Манай сум 150 хэм хүйтэрдэг. Халдаг. Өвөлдөө 50 хэм хүйтэрдэг. Эсвэл тисгсэн хууль үйлчилдэг. Тэсвэлцэл бүх болсон юм а гэсэн. Монгол улсын ачин удаанхүү анхудаа гадаад очиод ваарн цуусан гэрэл асч унтраад байсан. Яаж вэ ачаа ядарч байна гэсэн мэдэхгүй намайг яасыг таньдаг усуд байдгийг гэж. Яаж вэ гэсэн миний зургийг аваад байх юм л гэж. Нэг нөхөр шүндэдөр гэртээ сохцоо очиод унтсан байгаа. Өглөө уцаад энэ хоолныхаа махыг яасыг жажлууртаа чандгийг арайхаж ажиглаа гэсэн. Битээ 30 дугаар оногоо толгойд нь. Орны угаат суугаад уугаа дээр нь байсан маардын иччих чи юу гэдэг юм. Тэр их сохцоо үний шинжилтэй. Улсын гурдын дарга байсан тав хүний төмөр учиргаа даалуулсан. Төмөр учиргаа хамгийн сүүлийн оногоо төмөр учиргаа би одоо ажилгүй болчлоо. Инквайр дарга танад одоо ажил өгөөч гэсэн. Эр хүн төрж барьдгийн тугуулч хариулдаг гэсэн. Би түрүүн 76 хүр хариулж байсан шүү дээ. Одоо тугуулаар бай яах вэ? Авраг Хатбаатар хөдөө өвөл одоо адуу манжил те. Тэгээд нэг найзтайгаа оюулаад ах тэгтийн дэвсэл тэнгэрэлээ ороод дээш ингээ саха хөвтөж ирсэн хажууд хүн ой аврага энэ хараа сони юм шүү. Шанаг долоо. Гүй долоохгүй өвөл хэлнэ алдна. Тэгээд Улаанбаатар хотоос хөдөө амралтаар очсон хотын айл өвхөд гэрээсээ гинт хууч гарч имээдэй чинь. Имээста бадарсан сая. Яасан миний хүү? Таваата халан босож ийсэн ч холгон нарцсан. Яасан аваад хайцсан. Үгүй араас нь муура хийцэн. За, Бовко, би чамд олон юм хэлэхгүй мэдөө. Чи өөрөө чи бодолтой чи. Загсыг л хэлдэ чи. За хэлж. За Бовко чи өөрөө үндэснийхээ хэлийг мэдэн штэ. Чи загсыг орсороо хэллээ. Төрлөх хэлээрээ. Шопрод. За битгий дургу өргөд гараа чи зүгээр. За тэгвэл өгдөөний мэндийг хэлгээ багш нь бүр онц тавиад гаргах юм энийхөө. Уутраны почтой. Үгүй нэ манай тайз энэ уран бүтээлчид энэ жилхөө ерөөсөө ингээд одоо нэг шүн дундын бүжиг эрчүүдийг хүсэн миний секс амаргууд гэдэг нэг тийм орон хэмжил тал руугаа юм тоглоод байх юм аа. Энд чи аав ээжтэйгээ авгаа хүүхдтэйгээ суугаад үдчих юм ховордоод байх энэ юу яаж байгаа юм бол ах вэ? Яа тийм. Энэ жилдээ жирэмсээ тоодон жил бөөн шин нуруу бүтэл бал хийдэл төрөхгүй юу? Хөдөө айлын гэрийн гаднаас үхээгэн дээрэн цоон ачсан жип машин хөдөлж байна гин. Хоёр халамцгаа залуу гарч ирээд хойноос нь гараан дадалж байгаад нэг нь тэгж байна. Үгүй энэ хэм бэ? Энэ миний баянгын худалдан авахч. Юу авдیں юм бэ? Миний авалсан цоныг авдیں۔ Оо! Тэгтэн зурагтаар энэ ч өөрөө алж гардаг баг. Хүүхэд хэлд ордгүй гинэ. Тэгээ нэг хүнд мэрэгүнд очиж үзүүлсэн чи тэгж яаг нэг за наа чи нэг 3 хүн удахгүй хэлд орно 3 хүн хэлэн тэр 3 хэлсэн өнөрөөс ингээд хүн вэ шүү гэдгсэн. Чи хэд хоногийн дараагаар өөгөө гэсэн өө өнгөчч. Тэгээд хэд хоногийн дараагаар эмээ гэдгсэн эмээ өнгөчч. Тэнэг өдөр аавтаа хойлоо байсан аав гэж дуурсан чинь аав нь за одоо би ч одоо ингээд бадарчтай гэдэг орондоо ороод хэвчээсэн чи ээж нь авгаанаа зоороод өмх юм малаа чи босоож хажуу ойлын Батөр өнгөцсөн байж та гэсэн гэж. За ингээд та бүхэнд нэг зар танилцуулаад тэр мянган ээжийн баяраас буцаж явах замдаа эхнэрээ мартаж буусан до зүс таних жолооч яаралтай авч үзэж тусална өндөр шагналтаа ашиглах боломжгүй жирэмсэн. Нэг галзуугийн модны зэнийг өвчтөн эмчтэрээр тэгж яаг. Гэхдээ эмч сайн голд нэг хүүхэд урсч явахаар бийсэн авраад гэдэгхгүй. Гэхдээ энэ ч одоо овоод ан ухаан санаанаас овоод болцсон юм байдгүй. Тэгээ яас гэж гатах гад мушгаа тавьчихсан. Тэргийн тасвар авахаар хүрээд чи туула ингээ бичээ сууж ийн. Тасвар авъя гэсэн чи пассвортаа гэсэн. Пассвортаа гаргаад гэсэн. Зурган дээр яасан хөөрхөн гараа гэсэн. Чи манай бамбууршны зураг байгаамаа. Хөө чи бас хүүхдийн тасвараа явах санаатай гэж буцаа шидэм гот хаалга тавхтлаа гэсэн. Баагаа харьцсан. Яасан муу хааштай. Туулаачлал явахаас. Говьд нэг айлд нэг лам хөрч ирсэн. Айлынхын сүйд болоод бууз хийж дайлж ийн гин. Ерөөсө бууз идчих зүгэл ам гайхаа сууж байгаа л. Яг нэг бууз хүрээд ирэнгүүт нэгийг аваад хадсан чинь шүүсэн ам дотор гоожингууд нь цочоо шидчих. Нэг шидэгцэн бууз галын доотлол өнгөрсөн чи араас нь хөвжтөд ирсэж ийн гин. Яасан бэ та ламгоо юу болов гэсэн чи. Чи юм уу ам дотор ороод шээсээ хойноо чи зүхтаана. Аавга туулаа хоёр компьютер тоглоо сууж ийн гин.
Туулаа нь яг ингээд оноол дараад байсан. Баавгаа их том хөлөөр олон тавтлуудаа зэрэг дарсан чинь ингээд жирэлцээд явцсан чинь босоо явж. Яасан бэ баавгаа тоглаач гэсэн чинь нийтний хорд гүйцэхгүй. Сэтгэмдэрлийн имлэгийн эмчнөө солигч нь ярьж байна гинэ. Өш эмчээ 3 дугаар палатын дорж байн бай манай миний орондоор матар байна гэдэг ах юм. Яахаа өссөн жоохон солиорж байгаа юм жоохон нэг тариа жоохон тайвшруулан унтууч. Яа эцээсээ гараа явах чинь чи энэ дорж ирээсээ миний орондоор матар байна гэрээсээ болохгүй байна. Яг хөө тариа гэж ойлгохтой гэдэг бүр унтуулчихгүй. Өглөөгөөс таарчаад ер нь хөрх юмтай яасан болыг уццсан. Солигч тэр дорж би юм яаж яа гэсэн чинь хөрх юм дорж матарнд идүүлсэн шин. Тэгээд нэг чихамар хоолой юм чөрхий эмгтээчдийн найз эмчийнхаа аргагүй ирэхэд үзлэгт нь оронд нь ажилт нь нэг өдөр ажиллаж гинэ. Яалч жоохгүй ажиллаа байжсэн чинь нэг ихний өсгөө орж ирлээ. За сайн байна уу? Ийш ороо хэлчихлээ. Нөгөө нэг хэлсэн чинь. За аа гэдэг гэсэн чинь аа гэсэн. Би таныг дугуур гээгүй шүү дээ. Гарч орж ирсэн. Б гэдэг гэсэн. Б. Би таныг дугуур гээгүй шүү дээ. Жохоо юм биччихсэн. К гэдэг гэсэн. К. Нөгөө хүч гинт хамаг хувцас бараг өмссөн юм гарааг үүччих юм. Чи яаж байгаа юм бол гараа харсан чи очтойс хүүхдүүд байдгүй. Ганцхан цэвэрлэгч. Юу бол хүүхдүүд чи хайчих уу гэдгсэн чи. Харин нэг хүүхэн сахтуу газар мэдчихгүй гарч ирэнгүүтээ хүй бүсгүүл цаан чи болохоо байж чинь энэ юм чинь цаатгаж чинь яриуд сурах гэж чинь өнөөх чинь яриа сурчих юм бид одоо яана гэж бүгд парк алга болцсон юм. За энэ ой дотор баасан амтныг би шийтгэн гэсэн. Туулаг үүж явсан. Баас нь хүрээд болтгоо. Сууга баасан баажсэн чинь арслан хүрээд ирчихлээ. Тэгтэр нэгээс босоод гараараа дарчиж арслан хүрж байна. Наа чи юу вэ гэсэн. Ирвэхэ. Алават. Өнөөсөө явчихлаа. Ямар том баадаг залдаг вэ гэсэн. Хүн байцаагч байна л да. Та яахаараа 20 хүн дайраад алцдаг хүн бэ? Яаж байгаа юм? Тэгээс хамранд яваад машин дээр самар ачичаад доошоо уруудаж явсан. Яг карда мултраа доошоо 2 хүн дайраад. Тэр хоёроо дайраад ядаж яахгүйсэн. Тэр хоёр чинь тэгээ наран тулцах руу яваад орчих би яаж мэдхий. Өсгөлт нэг сургууль яваа болсон гэхдээ тэгсэн чинь тэр яг нэг засаг дарган жоох хичээлийн захирал нь хүн амт ирэхээр цагаасараа наацсан засаг дарга маань ирэхээр гарна ойгоороо гаргачаад буцаагаад далт хийгэрэг. Тэгээ буцаагаад далт хийсэн хэд хоногийн дараа юу яаж чинь хотоос нь сурвалжлагчид ирээд ирсэн чинь 5-гийн эдээ мэдээ заас гэсэн чинь сургуулийн орлог захирал орж ирээд захирлаа боонд сурах чичээ. Ямар боонд сурах юм. Яг нөгөө боомж усрах. Нөгөө захирал нь ойлгоо. Тэгээд гусаа сайхан тавьчихгүй юу да гэсэн. Нэг соёлын хөдөө урлагийн бригадын тоглолт болж гин зарлж чи би жоохоо эвгээрээ хөш. Чи нэг скватер морин цэргүүдийг зарлж чадах уу гэсэн. За ч юм уу байдгийг. Дамбыг зарлж чадах уу гэсэн. Тэр боллоо гин. За дамбыг зарлахаа мартаа. Монгол ардын уртын дөө шалцдваахан шарар дамбал нэмднийг зарлчаар гэсэн. Ч юм уу юу байдгийг юм. Дэвгэн зарлж басан чи гарч ирээд скватерын хөгжим гончсамлагийн морин цэргүүд эрчүүд бол биш нэг дамгсан тийм. Урт ардын Монголд баахан шалц шараар дэм дамгутнаа гэсэн юм лээ. Эхнэр нөхөр хоёр ярьж байна. Хөөе хүүхдүүд том болчихжээ. Хоёлаа одоо юу шоогтнаад тахаар бас онцгүй байна. Хоёлаа пороолоор ярилцчихъя. Хэрвээ зөвшөөрчэвэл түүзгий, зөвшөөрөхгүй бол боолгий. Нөхөр нь эхнэрийнхээ ор руу очиод за түүз үү гэж авахгүй боол. За түүз штэ. Гүй боол. За энэ муу гойж яд өчнө хүүхдээ гаргуулад өдөө хүртэл амьдэрсэн чи буцчихоо буруу хараад унтчихгүй юу. Тэгсэн чинь эхнэр нь бас хүний хань юм чи ойлгоо штэ. Нөхрийнхөө орон дээр чи за түүз боол гэх нөхөр нь гүрийж эхэлж байна гинэ. Түүз штэ. Гүй боол гэх нөхөр нь буруу хараад хөвтөөд. Хүнжлийн өсгөөд харсан чи нөгөөх нь бэлэн болцсон байхгүй юу. За тэр түүзлөө штэ. Битээ солиор тэгж хүний мод харахгүй шүү.